бэлтгэн шиг л одоо энэ жижиг дундуудад зээлээ өгмөр байна гэдгийг би бас дахин хэлмээр байна л да. Тэгээд тэрний тулд л жидүү хоёр их найддаг ярьцлага яваад байгаа. Нөгөө тал дээрээ бол бас баялаг бүтээгчид нэвтрүүлэг бас эхлүүлсэн явж байгаа. Өнөөдөр бол ингээ хоёр дахь нэвтрүүлгийн зочинтойгоо бичлэгээ хийчлээ. Тэгээ яагаад гэвэл 303 тэгээд нэгдүгээр төслийн нэвтрүүлэг маань дууссан. 5 жил амжилттай хэрэгжээд дууссан. Одоо ингээд төслийн 2 дугаар үе эхэлж байгаа. Төслийн 2 дугаар үе болохоор онцлог нь дандаа ингээд компани үүсгэн байгуулах захирлуудтай миний би өөрөө ингээд уулз ярилцах юм. Тэр компани захирлууд үүсгэн байгуулагч нар маань өөрсдөө ажилчдаа удирддаг, өөрсдөө санхугаа удирддаг, өөрөөсдөө төлөвлөгөө зорилтоо биелүүлэхийн төлөө ажилладаг тийм ингээд маш чухал хүмүүс аахгүй юу. Тэр хүмүүс өөрөө чухал байж ээж, тэр хүмүүс нь өөрсдөө айгүй ажил хэрэгч байж ээж, тэр компани хурдан хугацаанд богино хугацаанд дэвшдэг тийм хөгждөг байхгүй юу. Манай нэгдүгээр шатны төслийн үе шатч бол баялаг бүтээгчтэй дэмжинэ гэдэг баялаг бүтээгчдийг захиралтайч, ажилчтайч бүгднгийн яриулдаг гэсэн. Яриулаад ингээд юм үзүүлээд харуулад ингээд болж байгаа болохгүй бүх юм ярьдаг гэсэн. Одоо ингээд зээл авна. 3 жил хугацаатай 3% хүүтэй зээлийг захирлууд авах шийдвэрийг гаргана. Буцаагаад тэдэл төлнө, захирлууд төлнө тийм үү. Тэгэхээр энэ захирлуудтайгаа аягүй сайн ажиллах хэрэгтэй юм байлээ. Би бас л гадны туршлага гаргах гэдэг тийм Америк болон Европын холбоо бол яг л жижиг дунд үйлдвэрлэгч тэн дээрээ бүр захирлуудтайгаа аягүй тулж ажилладаг. Маш олон төрлийн сургалтууд, менежмент ингээд бүх юмуд явуулдаг. Тэр нь өөрөө банк дэргэдээ, инкубаторын төвтэй байдаг ч гэдэм үү. Одоо банк дэргэдээ одоо сургалтын төвтэй ч байдаг юм уу. Нөгөө хүмүүсийн зээлийн өгчгөөд араас нь тэр хэдийг нөгөө эрсдэлгүй одоо бизнесийн одоо амжилттай болгоход тусалж штэ тий. Тэгээд туслаад эргүүлээд тэр хэд чинь найдвартай харилцагч болгож авч байгаа байхгүй юу. Тэгэхээр банкндаа ч ашигтай цаад нөгөө зээл авч байгаа хүнтэй ч ашигтай байхгүй юу. Ер нь бол